За хөдөө гадаа явахдаа ерөнхийдөө би ямар map хэрэгэлдэг вэ гэх юм бол хамгийн түрүүнд Maps.me гэдэг одоо энэ map-ыг хэрэгэлдэг. За энэ бол жишээ нь одоо миний сүүлийн 10 гаруй жил явсан дата байна. Тэгээ энэ дээр бол ингээд ерөнхийдөө очисон газруудаа ингээд тэмдэглээд сүүлд бол яг хөө ингээд юу асан бэлээ. Явсан газрынхаа энэ тракийг рекорд хийгээд хадгалдаг болсон. Энэ нь аягүй гоё болчиход байгаа маа. Ийш тийш явахдаа ерөнхийдөө энэ трак харж байгаа. Яг энэ замаар явж исэн байна гэсэн байна гэдэг. Дээрээс нь энэ трака өөр хүн амтан руу явж байхдаа бас нөгөө хүн амтан руу шидэд ширлээд байж болно. Дээрээс нь өөр хүнээс ирсэн замын тракийг оруулаад энэ дээрээ тракаа дагаад явах боломжтой болчтой. За миний хувьд бол яг энэ одоо сүүлийн 10 гаруй жил явсан дата байна. Яаж би 10 гаруй жил хадгалсан бэ гэхэлэр ерөнхийдөө Maps.me-гээ юу ачтیں۔ USB-гээр нь компьютерт холбоод энэ ап чи өөрөө дотроо файлууд нь харагдана. USB-гээр холбоод явахлаа. Тэнгүүт тийм дотроос файлуудыг нь аваад сайхан бэкапыг хадгалаад тэгээ ерөнхийдөө утас муцаа солих үедээ нөгөө бэкапа буцаж ап дотор нь хийж уншуулад ерөнхийдөө ингээ хадгалаа явчихад байгаа юм. Сүүлд бол эн чинь бас бүртгэл үүсгээд аккаунт ордог болсон байсан. Энэ аккаунтыг оруулаад бас cloud хэлбэрээр энэ датагаа хадгалж бас болох юм билээ шүү. Болох байхаа би тэгж бодсон. За тэгээ ерөнхийдөө сайхан ингээ тэмдэглээд хаана ямар цааны газар юу байсан, ямар айл байсан гэдгийг утасны дугаар муугаар юутай хэтэн ингээд тэмдэглэчүүл өөр нэг амар. За энэ бол миний хамгийн түрүүлж хэрэгэлдэг map. За хоёрдугаарт Sweet Military Map гэдэг нэг дайны зориултын Оросуудын хийсэн дайны үеийн map байгаа. Одоо энэ дээр харагдчихээн. За би дараа нь монтажн дээр бас яг логог нь оруулчих. За энэ map бол айгүй гоё map аа. Яг нэг дайны зориултаар үүсгэсэн map болохоор одоо жишээ нь ингээд гол мөрөн усны ундраг тэгээ өндөрлөг цэг тиймэрхүү юмнууд бол айгүй бүгд бичээстэй байдаг. Дээрээс нь ингээд уул усны нэр, голын нэрч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлс нь бол бас бичээстэй байдаг. Тэрүүгээр их онцлог. Одоо жишээ нь говь мовд явж байвал жишээ нь за энэ одоо Баян булаг гэж энэ ундраг нь 300 литр цагт гардаг гэж юм те. За энэ хар зураасууд нь бол ингээд машин замуудаа гэсэн үг. За энэ мапны гол онцлог нь хэрвээ чи интернетгүй явж байвал яг явах газрынхаа мапыг даунлоод хийгээд авчтیں۔ Catch гэж дараад даунлоод гингүүтээ. За би энэ хэсэгт аялна. За энэ хэсгийн үндсэн мэдээллийг ингээд татаад аваа явчихъя гэдэг ингээд татаад цаашаага дараа хадгалаа аваа явчих болно. За энэ Монгол орны чин тэр чигт нь бүгдийн энэ мапын татхад бол нэг 20 хэдэн гига 30 гигач болж илүү тэр хавцаа болж исэн. Одоогоор би болохоор байнга Starlink-тэй явдаг болохоор нэг айхтар татаж матад байдгүй ерөнхийдөө ингээд хараа явчихна. За одоо жишээ нь хар ингээд бүдэг зураасууд чинь бүгдээрээ зам гэсэн үг байхгүй. За энэ бол өстой гоё map шүү. Сая гэхдээ би монголоор аялахад энэ өндөр уулсын замууд одоо ялангуяа Налтаа нуурын замууд бол зарим нь бол байха болцсон байлээ шүү. Дандаа малын жим, өхрийн жим морьтой явахаар замууд болцсон байлээ. За яг хөө намдор газруудын замууд бол энэ яг харьцангуй бүдэг ч гэсэн бас байлээ. Яг л зааж илээ. За 3 дахь map гэх юм бол Apple Map гэж байдیں۔ За энэ бол үнэхээр тасархай map шүү зөө. За байж Maps.Apple.com. За мэдээж Apple-ийн утастай бол ингэж орох шаардлагагүй заяа. Зүгээр шууд Maps гэж орчин. За энэ map-ны онцлог гэх юм бол энэ Google Map-ээс илүү нэгтрэлтэй. Google Map жишээ нь бол ингээл хот орчмын хэсэг бол аюугай нэгтрэлтэй байж байгаа. Яг хотоос гараад уулхад мадны зураг видеонууд зураг одоо энэ map нь бол аюу мяарад эхэлдэг байхгүй. За Apple Map-ийн хувьд бол энэ бол аюу гоё тод харагддаг заяа. Энэ дээр энэ машин зам байна уу? Эсвэл малын жим байна уу? Бүгд харагдана. Одоо жишээ нь энэ дээр бол энэ айлын гадаа адуунууд багш шиг байна. Энэ адуу бол бараг тоолж болохоор хэмжээний хідэн цагаан хідэн юу байна гэдгийг бараг тоолж болох хэмжээний. Одоо энэ машин зам жишээ нь харагдаж байна те. Машин зам. Өхрийн жим байна уу? Малын жим байна уу? Амтны жим байна уу? Машин зам байна уу? Энэ маш сайн мэдэгдэнэ. За тэгээд ерөнхийдөө энэ тэнд явж байгаа дуулахад за мод руу орсон зам хараад за магадгүй тэр чинь нөгөө модны зам байж болно шүү дээ. Мод руу орсон. За энэ зам маань цаашаа гарч ийн үү яаж ийн гэдэг Apple Map-аар ороод ерөнхийдөө энэ зам цаашаа гарч ийн үгүй юу? Эсвэл модны зам байна уу гэдгийг ерөнхийдөө чеклчихдээ. Энэ айгүй их ер нь тэгэл төөрөөл модны зам руу ороод ч юм уу явах юм бол тэгэл хайрын цаг хугацаа бензин тос тий тэгж яхаар нэг 10-20 минут 10 минут зогсож жагаад ерөнхийдөө явах газруудынхаа мапыг ингээд чеклээд харчвал амар. Би бол ерөнхийдөө Google Map бол ерөөсөө хэрэгэлдэг. Яг үндсэн Maps.me, Military тэгээд Apple Map 3-ыг
харьцуулаад ерөнхийдөө явцдаг гэсэн үг.